Сайн байцгаана уу цэцгэн. За өнөөдөр бидний сайн мэдэх Choco Pie буюу шоколадын бүрмэлтэй зөөлөн жигмгийг гэрийн аргаар яаж хийх талаар үзүүлье. Хоёр төрлийн аргаар хийх бөгөөд эхний арга маань шарга шүүгээ ашиглаж хийх бол дараагийн арга маань энгийн хайрлан тоог ашиглаж хийх болно. Орцонд Yes You Can брэндийн хоёр төрлийн бэлтцийг ашиглах гэж байгаа. Эхний бэлтцэндээ би энэ cupcake-ний шоколадтай бэлтцийг ашиглах гэж байна. Хэрв хуурай найрлагаа өөрөө хий гэвэл орцонд энэ шүү. Том савнд 2 ширхэг өндөг, 100 мл ургамлын тос, 150 г ус хийгээд хоорондоо сайхан хольж өгөөрэй. Ингээд үүн дээрээ бэлэн шоколадтай бэлтцээ багаар нэмж өгөөд өтгөн зурмаг болгож өгнө. За яг энэ шиг өтгөн зурмаг болно шүү. Үүнийгээ кремний бэлэн уутанд эсвэл хэрвээ нут байхгүй бол энгийн тасалдаг уутанд хийж өгч болно. Ингээд үзүүрийг нь хаачилж өгөөд яг нэгэн жигт хэмжээтэй листэн дээрээ хэвлэж өгөөрэй. Хэвлсэн зурмагаа хавтгай олгож өхийн тулд халбарыг тосолж аваад дээрээс нь ингээд дараад өгөөрэй. Ингээд 180 хэмт дээр доороос нь тохиргоон дээр 10 минут чигнэхэд болно. Гаргаж ирээд хэсэг хөргсөний дараа калкин цааснаас нь салгаад өгөөрэй. Хоёр дахь арга маань панкейкний бэлтгэц ашиглаж хайрлан тавганд хийх арга байгаа. Энэ бэлтгэцний хэмжээсийн дагуу ус хийж сайтар сэгсэрж өгөөрэй. Эсвэл туслахаараа сэгсрүүлээрэй. Хайрлын тавгаа дунд зэргийн гал дээр тохируулан халааж өгөөд баг зэрэг тослоод зурмгаахийн хоёр талыг нь шаргал өнгөтэй болтол шарж өгөөрэй. Маршмеллоугаа хайлуулахдаа халуун усны ууран дээр хайлуулж өгнө. 300 г маршмеллоу дээр 2 хоолны халбаг ус хийн хайлуулна. Маршмеллоу маань нэлээд удаан хайлдаг учраас 10 минут орчим хайлна. Хайлахдаа сайтар утгаж өгнө. Үүнийгээ уутанд хийгээд жигнэмигнийхаа голд шахаж өгөөрэй. Удах юм бол хөрөөд бийтчдэг учраас маш хурдан хийх хэрэгтэй. Одоо маслан крем зурж харуулъя. Уг бэлтцэнд маань энэ маслан крем дагалдаж ирд юм байна. Үүгээр нь маслан крем зурцгаая. 60 г өрөөний хэмд байгаа маслыг миксердэж өгнө. Зөөлөртөл нь миксердсэний дараа бэлэн кремний бэлтцээ нэмж өгөөд утгаарай. Ингээд маслан крем бэлэн болно. Энэ кремээ мөн кекснуудынхаа дунд нь авчуулаад өгье. Одоо бүрж өгөх шоколадаа хайлуулцгаая. Мөн халуун усны уур ашиглана. Шоколадаа савндаа хийгээд халуун усны ууран дээрээ зөөлөн хутгаад хайлуулад өгөөрэй. Хэтэрхий өндөр хэмээр хайлуулах юм бол шоколад маань түлэгдэх, хатах, ийдэх аюултай байдаг учраас зөөлөн галаар усны ууран дээр хайлуулж аваарай. Хайсан шоколадаа шууд ашиглаад бэлдсэн жигнэмгүүдэд бүрж өгнө. Бүрэгтээ 2 сэрээ ашиглаж байгаад жигнэмгээ бүх талыг нь жигд бүрж өгөөрэй. Сэтг төмөрөн дээр тавиад бийжүүлээд хөргөж өгнө. За хөргөчөндөө 10 минут бийжүүлээд гаргаад ирье. За үндсэндээ ингээд Choco Pie маань бэлэн боллоо. За үлдсэн бэлтцээрээ cupcake хийгээд дагалдаж ирсэн кремийг нь ашиглаад бас cupcake гэж чимэглээд ингээд хийгээд идэж болно. Заримдаа ингээд шинж ор туршиж үзмээр санагддаг штэ. Тэр үедээ хайртай хүмүүстэйгээ хамтдаа хийгээд гэр бүлдээ дурсамж бүтээгээрэй. Бичлэг маань дуслаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяр таа.